За миний аавын хөрөг зураг энд байна. Хоолж Эрдэмтэн Соловсрон гэдэг хүн байсан. Аав маань одоо Монголын хууль зүйн алба тэн дотроо бүгд найрамдах Монгол Ард улсын дээд шүүхийн урлагч дараагаар 13 жил бүгд найрамдах Монгол Ард улсын жилүүдэд ажилласан. Аав бол бас одоо Монголын хууль зүйн одоо боловсролын том сургууль хүмүүжүүлэгч, наалдартай одоо үндсэн хуулийн их хүрэгч, нэрдэр Эрдэмтэн Чимдөгш, Монгол улсын үндсэн хуулийн цэцгийн анхны дарга, нэрдэр Эрдэмтэн Суудбагш, Амарсан ах тэмчгээд Монголын одоо сурвалсан хуульч эзэмтдийн багш хүн. Тэгээ улс орныхоо маш их олон үйл явдлуудад бас түүхэн үйл явдлуудад оролцсон. Би энд нэг одоо манай аавын одоо голгоомд үлдсэн бидний нэг бахархдаг зүйлийг бид ингээд бичээд ингээд илдээсэн. Үе үеийн бахархал гээд бүгд найрамдах Монгол Ард улс ба бүгд найрамдах Хятад Ард улсын хил дээр үүссэн 30 хэсэг буюу 17321 квадрат километр газар нутгийн ноцтой маргааныг шуурхай шийдвэрлэх зорилгоор бүгд найрамдах Монгол Ард улсын засгийн газартай хэлэлцээ хийх, бүгд найрамдах Монгол Ард улсын засгийн газрын 5 гишүүн бүхий нууц комиссийн гишүүн бөгөөд хуулийн зөвлөхөөр 1962 онд нэн хүнд нөхцөл байдалд нойр хоолой угслан чин шударгаар хүчин зүтгэж төрлөх эх орондоо 12314 квадрат километр газар нутгийг авч үлдээх ариун үйлсэд эх орон ордныхаа даалгаврыг чин үнэнчээр нэр төртөө биелүүлсэн нэрт хуульч Эрдэмтэн Соловсрон эрхэм байрын үр сад гэдгээрээ бид хөрвүүлж бахархнаа гэдэг ингээд бичсэн. Тэгэхээр энэ одоо Сингапур улс бол ерөөсөө нэг 500 км квадрат нутагтай. Тэгэхээр энэ хичнээн Сингапур улс юм. Тэгээ энэ хэлцээний үрдэн бол Хятадын талд бол одоо 5000 нөгөөд 12000 дийлэн хэхийг одоо бид аваад бэлтгэсэн. Одоо өнөөдрийн манай орд хил дээр байгаа гайхамшигтай орд газрууд чинь одоо ингэж Монгол улсын улстай төлөвлөсөн байгаа юм. Өнөөдөр 3.5 сая монголчууд бид хөлийн маргаан, бодлоо, дайн дажин үзэхгүй одоо сэтгэл тэнүүн ад жаргалтай амьдарч байгаагийн нэг одоо чухал бүрдэн нь бол энэ хөлийн хэлцээг одоо тэр хүнд нөхцөлд маш түргэн шуурхай биелүүлэх эх орныхоо засгийн газрынхаа одоо даалгаврыг ингэж аав маань биелүүлсэн. Тэгээ аав маань 2000 онд. За энэ он бол би Монголын хууль эзэмтнээс авахта шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн буюу академичаар одоо сонгогдсон. Тэр үед ингэ тунх байсан аав маань надад хэлсэн. За миний хөө одоо цаашдаа эх орныхоо ялангуяа гайхамшигт өвдөцийнхаа хууль зүйн дээр хосгүй үнд одоо зүйл байгаа. Тэрний судалгааг л одоо сайн хийж энэ академи цолоо үргэлж одоо хамгаалж явна шүү. Монголын төдийгүй одоо дэлхийн хэмжээний бүтээл одоо гаргаараа гэж надад загсан. Тэгээд энд аавын минь одоо энэ бидэнд үлдээсэн дурдхлын ном эрэлт буцалт амин үргэлжлэл гэдэг ингээд энэ үлдсэн. Энд одоо надад өр хүүхдтэй, хаач үйтэй нийт монголчуудтай өгсөн сургамж энд байгаа юм. Тэгээ өөрөө бол бас аавын нэг судалгааны чиглэл бол энэ Монголын одоо төр хууль заазын түүхийн судалгааг нэлээд хийсэн. Одоо нэг ном нь байна. Хувьсгалын өмнөх Монголын төр хууль зааз гэж. Тэгэд аав маань бол ер нь одоо энэ Монголын ялангуяа 13 дугаар зуунаас хойш үеийн хууль заазын түүх бол хүн төрлөختний эрх зүйн тогтолцооны маш их өвөрмөц хосгүй юм зүйл байсан шүү. Нөхөр минь энэ судалгааг одоо цаашдаа сайн хийн шүү гэдэг. Тэгээ би аавынхаа одоо энэ захиасыг одоо энэсэндээ грээсийг нэг биелүүлэх юмсан гэж байн бодож яваад тэгээд 2000 оноос хойш л одоо судалгааны энэ чиглэлийн бүтээлүүд хийсэн. Эхний нэг хэсэг бол энэ 2001 онд хэвлүүлсэн Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо гэдэг. Энэ номыг бичих явцад бол ерөөсөн монголчууд бол
ялангуяа энэ нүүдэлчин ийм одоо соёл иргэншилтэй улс орн бол өөрийнхөө дээр хуулийн нарийн одоо амин сүнсийг бол ардынхаа зүүр цэцэн хүнд бичиж өгөхөд тэгэл үеэс одоо өр хүүхдүүдтэй хэлээд бүр одоо чихэнд нь оногшуулаад одоо үннээрээ бол өхөр тэргээр тулааг үзнэж гэх юм уу ингээд ерөөсөө үлдээсэн тэр хосгүй одоо эрдэнэсийн саналуун бий орсон. Тэгээд тэр үедээ энэ ном гаргасны дараа Японы Нагиягийн одоо их сургууль 2003 онд Нагиягийн их сургуульд амдраад Монголын эрх зүйн тогтолцоо гэсэн ном гаргасан. За мөн одоо 2000 оны ихээр юуны Москвагийн олон улсын их сургууль гэж МГИМО-гийн хамтраад орос хэл дээр Монголын эрх зүйн тогтолцоо гэж энэ ном. За ингээд бүгд найрамд хатад ард улсын өвөр Монголын их сургууль бас энэ Монголын эрх зүйн тогтолцооны удирдлага гэсэн номыг гаргасан. За энэ холбооны бүгд найрамдах Герман улсын Берлинерийн одоо хэвлэх үйлдвэр гэж нэртэй одоо энэ хэвлэх үйлдвэр Герман хэл дээр бас 2003 онд энийг гаргасан. Ингээд 90-ад оны төгсгөлөөс хойш ер нь одоо хүн төрөлхтний хувьд ёс суртахуун гэж юу байдгийг ёс суртахуун ер нь одоо хүний хувьд бол төрөмөл юм уу, үүсмэл юм уу, заяамал юм уу тэгээд одоо хүний одоо богинохоо наслахын амьд явах энэ хархан богино хугацаанд чухам ямар үүрэг одоо гүйцэтгэдэг юм. Дээр нь хууль одоо ёс суртахуун хоёрын хоорондын холбоо уялдаа нь ямар юм энэ ялангуяа одоо монголчуудын хувьд ямар байсан гэдэг ийм иж бүрэн судалгаа хийсэн. Тэгээ энэ судалгааныхаа үр дүнд бол энэ одоо цуврал бүтээлүүдийг гаргасан. Тэгээ энэ бүтээлүүдээс би нэг ганц хоёрхан бүтээлийг л одоо онцлие. Энэ одоо ёс суртахууны Монгол цагаан толгой гэж юм. За энэ номыг бол би ээж аав хэдийгээр би хүүхдүүдэд зориулж байгаа боловч ээж аав эмээ өвөд нь одоо зориулж уншуулах гэж одоо бичсэн. Тэгээд энэ Монголын гайхамшигтай ёс суртахууны үйл явдлуудыг одоо тэр сурвалжуудаас нь олоод тэгээд энэ номынхаа одоо үйл явдалтай холбоотой 130 гаруй ийм зураг уран бүтээлчтэй би өөрөө санаагаа өгөөд ингээд зурулсан энэ бүтээлийг бол би бас гайгүй юм болсон. Дараа хойч үед надыг одоо бас бусаад явсан хойч гэсэн энэ бүтээл монголчуудад төдийг бас дэлхийн нийтж хэрэг болох байхаа гэж одоо боддог. За өөр нэг бүтээлийн тухайд бол энэ хуулийн амин сүнс буюу Чингис хаан монголчууд гэж энэ бүтээл. Тэгэхээр ерөөсөө 13 дугаар зуунд монголчууд 140 жилийн туршид дэлхийн дахныг засан тохиноолж манай гариг дээр амар амгалан байдал тэгээд одоо шудраг ёсыг тогтоосны хамгийн гол нууц нь юунд байсан гэхээр зэрэг ерөөсөө л одоо энэ ёс суртахуунаараа түүнийхээ одоо энергиэр дэлхийн дахныг татцсан. Тэгээ Монголын засаглал ямар их шудраг юм, хүмүүс нь ямар өндөр ёс суртахуунтай юм, ийм сайхан ард түмнийг бид одоо дагахаас өөр аргагүй гэдэг ингээ хүн төрлөختөн монголчуудтай нийлж нэгдсээр байгаад ингээ дэлхийг одоо бүрхсэн. Энэ одоо түүхийн судалгааг бол хийсэн. Харин харамсалтай нь 1778 онд Францын одоо алдарт соён гэгэрүүлэгч Чарльз Монтеско хуулийн амин сүнс гэдэг алдарт бүтээл төрөвсөн. За одоо энэ бүтээл нь бол ерөөсөө дэлхийн хууль зүйн онолын суурь бүтээл. Тэгэхээр энэ бүтээлдээ бол ёс суртахуун хууль хоёрыг тусгаарлаад хуулийг аваачаад хууль тогтоогчдын гэх мэт рүү оруулж өгөөд засаглалыг 3% агаад тэгээд дэлхийн одоо улс үндэстнүүдийг 3 ангилсан байгаа. Европчуудаа болохоор дэлхийн хамгийн дээд сонгомол одоо улс үндэстэн. За тэр ой шугууд амьдардаг ан гөрөө
юм уу байгалийн дагалдах баялгаар амин зулгаа хийдэг ийм улс төмнийг болохоор эд бол зэрлэг ард түмэн гэсэн 2 дугаар ангилалд. За тал хээр амьдардаг амин зуулга нь одоо мал сүрэг болсон ийм ард түмнийг бол энэ бол бүдүүлэг ард түмэн гэд ингээ монголчуудыг бүдүүлэг ард түмэнд ягаад ингээ энэ бүдүүлэг ард түмний одоо удирдагч бол ерөөсөө дур зоргоороо ганцаараа бүгдийг шийддэг ард түмэнд одоо бүгдээрээ тэр хаана одоо дахиж шүтдэг хааныхаа үгэнд дуулууртай захирахдаг дахиад энэ дэлхийд ийм ганцаарчлан захирах одоо ёсыг дахиж бий болох эсгүй шүү гэд тэгээ монголчуудыг бол их тийм гутаасан одоо энэгээр дэлхий 240-50 жилийн онлоор яваад өнөөдөр дэлхийхээ 3 дугаар дайны одоо ирмэг дээр ирсэн сүрлийн ирмэг дээр ирсэн учраас бол одоо энэ хийсэн судалгаа бол үнцэн нь бол зөвхөн монголчуудын төдийгүй дэлхийн нийт юм байна. Тэгээ миний энэ бүтээлийг бас гадныхан сүлүүд их сонирхоод байгаа. Тэгээ энэ англи хэл дээр одоо эвлэгдээд англи хэлтэй орнууд нэлээд тарсан. Энэ герман хэл дээр эвлэгдээд герман хэлтэй орнуудад тарсан. За мөн одоо Оросын холбооны улсын Брэдийн улсын их сургуулийн хэвлэлийн газар 19 онд орос хэл дээр хэвлээд зөвхөн Оросын холбооны улс төдийгүй орос хэлтэй улс орнуудад бас энэ ном тарсан. Одоо удахгүй бүгд найрамдах Солонгос улсын Кукминий их сургууль Солонгос хэл дээр одоо гарах гэж байна. Одоо хэвлэлтээс удахгүй гарна. Бас энэ ном казах хэл дээр одоо хэвлэгдсэн. Ингээд дэлхийн нэлээд одоо олон улс орнуудад ингэж хэвлэгдэж тарж байгаа. Тэгээ би энэ бүтээлүүдийг туурах явцдаа ер нь одоо энийг нэг бас bijүүлэхийнсэн гэж одоо боддог. Яагаад тэгэхээр зэрэг энэ монголчуудынхаа тэр гайхамшигт өвдөөцийн ядахтаа одоо нэг хөшөө дурсгалын нэг хийх юмсан боломж олдвол гэдэг. Тэгээ нөө шинжлэх ухааны академийн гишүүд чинь бол сар болгон бид чи юу яадаг шүү дээ нэмэгдэл. Би бол бизнес энэ тэр мөнгө ашиг орлого тааж ерөөсөө хийж үзээгүй. Тэгээд би гэрүүлийнхээ хүнд хэлээд би ерөөсөө одоо томоохон нэг бүтээл дээр одоо ажиллах гээд байна. Би энэ шинжлэх ухааны академийн академичийн нэмгэлээс нэг ширхэг талах гэр орондоо тэр бүтээлээ дуустал өгөхгүй шүү. Тэнд хоримтлуулгаа хийн шүүгээд тэгээд уран бүтээлчд эдэнтэй ярилцсан одоо энэ жишээлхэд ингээд зургийн эсхийз гаргаад одоо энэ жишээлхэд ингээд хүүхэд байхаар энэ жишээлхэд мөн хааны одоо ингээд юу энд одоо хувлаа хааны энд одоо хөлгүү хаан энд одоо ариг бүх гэдэг одоо энэ бол өнөө Чингис хааны отхон хүү Төлөө хааны 4 хүүгийн одоо тэгээ ийм эсхий заргаж байгаа. Тэгээд хөшөө одоо дурсгал өөрөөр хэлбэл бурхан халдуун монголчуудын голомт гэсэн ийм том бүтээн байгуулалт хийсэн. Одоо энэ бүтээн байгуулалтын дүрсийг хэдүүлээ одоо үзэгчтэй сонирхуулъя. За энэ өнөө бүтээн байгуулалт. За одоо биш үү? Эхлээд ингэн. Эхлээд энэ дээр хийчихнэ. Хамгийн түрүү. Тэгээ ишгаа явчихна. За энэ бурхан халдууныг одоо хийсэн юм. Тэгээд энэ бурхан халдуунаас ч одоо Монголын 3 том гол мөрөн одоо их явж байгаа шүү дээ. Онон, Хэрлэн, Туул. Одоо Туул ихтэл өнөөдөр сая 500 мянган хүний чинь ундаалж байна. Тэгээ Монголын нууц товчооны нэгдүгээр зүйл бол эхлэхдээ бол ер нь одоо монголчууд анх бурхан халдуунд одоо нутаглаад тэгээ тэндээ маш олон болоод сүүлдээ одоо багтаж инхэ болоод тэгээд мал сүргээ одоо 400-800 руугаа аваад ингээд одоо
эх орныхоо одоо өнцөг булан бүрлүүд тархаж явсан гэх. Тийм учраас бол Бурхан халдван бол Монгол үндэстний одоо гал голомт нь бол одоо Бурхан халдван юм. Энд Монгол үндэстэн, Монгол хүн төлөвшөж, Монголын их хаадууд тэр том одоо угсаатнууд бий болж өр хүүхдээ маш цэвэр сайхан орчинд өндөр ёс суртахуунтай хүний хамгийн эрхэм сайхан ёс суртахууны тэр зан чанарууд тухайлбал тэр шударга ёс, эр зориг, нинжин сэтгэл, тэр одоо эс шуналдах, итгэл, хүний итгэлийг одоо даах, тэсвэр төвчээртэй байх гэл тэр сайхан одоо зан чанаруудыг тэнд одоо төлөвшүүлж өгсөн юм байна лээ. Тэгээд би одоо Бурхан халдваныг энд ингээ зориуд бас нэлээд тийм нууцгай дуухан газар байрлуулсан. Яагаад нууцгай газар байрлуулсан гэхээр энэ бол Бурхан халдван гэдэг бол ерөөсөө монголчуудын одоо өвөг дээдсийн анх одоо гал уламтай асаасан ийм газар. Түүнээс гадна Чингис хаан бол Бурхан халдваныг өвөг дээдсийнхаа нутаг гэж нэгдүгээрт одоо маш их шүтж одоо тагтаг байсан. Дээр нь Чингис хааны амь насанд амьд үлдээхэд бол Бурхан халдван бол маш олон удаа одоо ивэлээ үзүүлсний үед Монголын нууц тавчааг уншихад бол тодорхой одоо тэндээс бол мэдэж болно. Тэгээ Чингис хаан бол Монголын нууц тавчаанд өөрийнх нь одоо айлдвар байдаг. Би тэр айлдвараас нь одоо хоёр зүйлийг онцолж хэлмээр байна. Нэгдүгээрт бол 3 мөрний тэргуунд хэнийг ч битээ буулгаарай гэж. Тэг битээ бол. Битээ ойртуулаараа та нар энийг одоо маш нандинан хадгалж байна. Тэгээд бас Чингис хааны айлдварт бол байнга та нар Бурхан халдванаа шүтэж биширж эндээсээ одоо энерги авч вэ. Тэг. Тэр энерги тэр сайхан юм одоо та нарт монголчууд та нарт хэрэг болно шүү гэх. Тэгээ ингээ Бурхан халдван. Тэгээд энэ одоо хэдүүлээ энд юу вэ? Ингээд энд одоо Бурхан халдван луга Монголын одоо гайхамшигтай өвгдөөс хараад байж байгаа байдлаар энэ. За энд бол одоо яг Монгол одоогийн Овг аймгийн чинь гол үүсэл бол Доббуу мэргэн Алангой их хоёр ханил суугаад тэгээ тэндээс Бодончир гэдэг хүү төрүүлээд тэгээ Бодончираас өнөөдөр монголчуудын энэ өр удам 3.5 сая монголчууд энэ дэлхийд байгаа монголчууд бидний эндээс одоо үүсэл гаралтай юм. Тэгээд энэ гал голомтой бол Чингис хаан отхон хүү төлүүдээ одоо гэрээсэлж үлдээсэн. Ийм учраас бол төлөвгийн аавынх нь хажууд одоо байлгасан. За энд Чингис хааны аав Эсхэ Баатар, өвөг эцэг Бартан Баатар, элен цэцэг Хабуул хаан, Хабуул хаан, Амгай хаан гэд энэ гайхамшигтай Монголын их хаадууд чинь дандаа Чингис хааны одоо өвдөөс. За энд Монголын 3 том хатан одоо дүрсэлж хийсэн. Тэгэхээр ер нь одоо Монголын хатад бол эр нөхрийнхээ одоо сайн хань, өр хүүхдээ хүмүүжүүлдэг, ард талын бүх юмыг одоо дааж авч явдаг. Одоо тэнд хамгийн өндөр хатан Өөлөн их байна. Гайхамшигтай. Эсхэ Баатарыг татааруудад торлогдсны дараа өнчин хэдэн хүүхдүүдээ хүний зэрэг төрөх гэж энэ гайхамшигтай хатан ямар их өргөөцсөнийг та нар маань одоо бид монголчууд бид бүгдээрээ сайн мэднэ. За тэнд Бөртөө хатан гэж одоо Чингис хаан 4 сайхан хүү төрүүлсэн. 4 хүн дөрүүлээ энд зүчээ цагаадаа өгөөдөө ингээ төлөвгөө 4 хүн байна. Энд би бас нэг Монголын нууц товчоноос нэг зүйлийг бас үзэгчтэй шилжүүлмээр байна. Энэ ялангуяа одоо үр хүүхдүүд бид одоо энийг байнга санаж явах хэрэгтэй. Энэ Чингис хаан 4 хүүгийнхаа ханд нь одоо их хаан суурь гэрээсэлд үлдээх үгдгээ маш удаан бодож байгаа. Тэгээ их хурлаагаа зарлаад тэгээд тэнд одоо эхлээ зүчигээ босгоод тэр их хурлаад бол Чингис хааны хамгийн ойр дотны том өрлөгүүд нь
жанжидна тэгээ их хаттууд бүгд сууд юм байл. Тэгээ том хүү зүчээ миний хүү аавда одоо санаа оноогоо хэлгэж Монгол ёс заншлаар бол ууган хүүд эрх мэдэл эд хөрөнгийн одоо ахиун ирдэг юм байна. Тэгээ зүч хоолоогоо засаад аавда санаагаа хэлэх гэж ядал гинтхэн 2 дугаар хүү цагаадаа огл өсөрч босоод аава та энэ муу мэрэгдийн орхицоор биднийг одоо өдөрдүүлж үлдээх гээд байгаа мó гэсэн чинь зүч аавынхаа дэргэд үндсэндээ одоо цагаадаа дүүгээ бариад авчихсан. Яг ингэт нь их эзэн хэлгнээд тэгээ Монголын нууц товчонд ээжийн нинжин сэтгэлийн тухай ингэж одоо айлцсан нь бол Монголын нууц товчонд үлдсэн байна. Энэ цагаадаа бусад үр хүүхдүүдэд хандаж хэлж байгаа. Хатан сайхан хийхэн халуун илгийг хөргсөн. Сүү шиг санааг нь эдвэлсэн. Тос шиг санааг нь зарцаасан. Цадиггүй муухай үгийг хэлж цагаадаа миний хүү ээж омдоолоо шүү. Харуусаад миний хүү одоо хожимдож шүү гэж. Энэ үг бол би Монгол хүүхэд болгон ээжийнхээ тухай энэ үгийг цээжлэж одоо Монгол хүн бол жишээлбэл сүү яаж эддгийг сүү буцалгаж хэрэглэдэг гэсэн Монголоос өөр үндэстэн бол сүүг дандаа ариутгсан юм уу хүүтэн эсвэл блэсгэл хэрэглэж шүү. Тос, шар тос, сүүлний тос, өөхөн тос яаж царцдгийг Монгол үндэстэн бий. Бус үндэстэн зүгээр ургамлын шингэн тос одоо хэрэглэждэг. Тэгж сайхан зөвлүүлсэн байгаа юм. За энд одоо тэр Төлөө хаан Отхон хүүгийн хатан Сорхтуун гэж одоо мундаг хатан байна. Энэ Сорхтуун хатан бол 4 сайхан хүү төрүүлж өгсөн. За том хүн Мөнх хаан, 2 дугаарх нь Хувлаа хаан, 3 дугаарх нь Хүлгүү хаан гэдэг одоо нөө одоогийн Ирак, Иран, Дунд Азийн нутаг дэвсгэр дээр Монголын одоо нэг баруун ур зүгийн хэсэг Ил хаан тулсыг хариуцсан. Одоо энэ Чингис хааны музейд Чингис хаан ба дэлхийг өөрчилсөн гэсэн нэг үзэсгэлэн одоо Франц, дэлхийн Европын бусад орнд байгаа Чингис хааны үеийн тэр олдрууд оригинал үнцүүлүүдээр одоо музей байгуулчлаа шүү дээ. Тэгэхээр тэр бол ерөөсөө ихэнх нь энэ Хүлгүүгийн өр хүүхдүүдээс гаралтай, Үлзийд хаан, Хасан хаан эднээс гаралтай. Тэр битгил биш дээ. Хүлгүү хааны өр хүүхдүүд Монголынхаа түүхийг одоо бүр зарилга гаргаж агаад ялангуяа тэр Хасан хаан зарилга гаргаад тэгээд эртний перс хэлээр албан ёсоор бичүүлсэн. 1300-аас 1411 оны. Тэрийн Судрын чуулган гэдэг одоо ийм нэртэй. Тэрнээс энэ бол Аршаад адын гэдэг персэн хүний ховын бүтээл биш. Би тэрийн судалгааныхаа явцад одоо олж тогтоосон ийм одоо юм байна. За энд тэгээд дөрөв. Энд нэг тэр хараа имэж одоо өөлөн их аав хоёрынхаа гол дунд Батхан байна. Тэгээ Батханыг би яагаад энд байрлуулсан гэхээр энэ одоо цагаадаа өгөөд хоёр чинь нийлчгээд тэгээд одоо тэр зүчийг за зүчийн одоо хүү Батханыг одоо үзэн яддаг. Энд чинь нөө бүртээ хатаныг зүчийг хэвлийдээ байхад нь мэрэгдүүдэд нэг олзлогдсон шүү дээ. Тэрийн далимдуулаад мэрэгдийн орхиц гэдэг ингээ гадуурхаад байсан. Тэгэхээр би зориуд одоо ингээ басныхаа эндээ барилуулахтаа энэ нөхөрж байгаа. Гэхдээ юу яасан байхгүй юу? Өгөөдөө хаан өнгөрсний дараа өгөөдөө хүү гуйг хаан ширээн суугаад суунгуудаа мань хүн чинь тэр мэрэгдээ орхицыг би дарна гэдэг их цэргийг авчиж одоо Орос руу Европ руу хөрлөхгүй тэгээд даанч урт насалж чадаагүй тэр үедээ өнгөрсөн. За тэрний дараа их хаан суурийн ээлж бол Батханд Сорхтуун хатан хэлсэн за Батхан миний одоо их хаан суураа одоо чи бол их эзний том хүүгийн одоо хүн чамаас өөр одоо хүн байхгүй гэсэн Батхан юу гэж хэлдэг вөхөр зэрэг тийм ээ ихчээ. Гэхдээ төлөө ах гэж байгаа. За төлөө бол яах вөхөр өгөөдөө их хаан суурин суусныхаа дараа гинт хүн дээр өвчлөөд тэгэл одоо бөө домч эмч домч явчраал
тэгээд бүхэл золио болгох гэсэн юмнуудын золио болгосон чинь улам би энэ муудаа тэгээ хамгийн сүүлд хамгийн том бөтөгөө хэн төлөө уулзна ах яасан бол гэсэн чи ах чинь дууссан байна. Сэхэхгүй. Гэхдээ аав инг тунхта надыг ахын дэргэд байж ээж марцны сануулж амтчээвэл сэрэж ээжээс. Би одоо ахгүй болчвол яах юм бэ? Би эцгийнхээ одоо энэ үг сургаалыг биелүүлж чадахгүй байна шүү дээ гэсэн бөө хэлсэн. За би ингээд бөөлөөд ахыг чинь 2-3 хоног бөөлөөд тэр модон твшинд тэр домсон усыг хийн. Тэрийг уухаар зэрэгвэл та өнгөнө. Өгөөд ах чинь босоод ирнэ. Тэгж чадахгүй. Тэгж чад. Тэгээд батхан хэлж байгаа. Би одоо өөрөө болохгүй. Би ахийнхаа өрөх хүүхдүүдэд их хаан суурийг авч өгнө. Тэгээд их хаан суур одоо мөн хаанд төлөө хааны чинь хамгийн том хүү мөн хаан шилжээд мөн хаанаасаа хувлын хаан шилжээд ингээ хувлын хаанаас Монголын хамгийн сүүлчийн их хаан Лэгдэн хаан хүртэлх энэ удам чинь ерөөс ингээ төлөө хааны одоо бид ч гэсэн тийм. Тэгээд ардын хувьсгал 1911 оны үндэсний эрхчлөөний хувьсгал ардын хувьсгал үе хүртэл байсан тэр одоо Монголын алтан ургийнхан Чинман хандорж намнан сүрэн чагдсан ич бүгд одоо энэ төлөө хааны үрсад өрөөдөн ярьж өнөөдөр бидэнд энэ тусгаар тогтнол бие даасан Монгол улс энэ галуултын тийм маань одоо өгсөн улсууд бол ийм байгаа юм. За энд эднийг хамгаалсан 9 одоо өрлөг одоо байна. За 9 өрлөг дотроос бол би ганцхан өрлөгийн тухай ярив. Энэ 9 өрлөгийн тухай би одоо уг нь ярмаар цаг багтахгүй. Энд боорч аавыгаа өнгөрсний дараа гэртээ ирээд 15-тай 4-5-тай байсан юм байна лээ. Тэгжээтэл нэг шаргатай 8 агттай байсан. Тэрийг хулгайлаа дэрэмдээд аваад явцсан. Тэгээд тэрийгээ ирээд 2 хоногийн газар явж исэн үеийн болтоныг залуу таарна. Гэхдээ одоо би ингээд явж ийн тийм адууд хож байхан харав гэсэн чи өчигдөр ингээ гараад явцсан шүү дээ. Би өөртөө чинь одоо явж ирэлцээгээд тэгээд тэрийг олоод бас тэр улсуудаа жоохон жижигхэн бас нэг тулалдаан тэмцэлдэн хийж хагаад тэгээд 8 шаргыг аваад өгсөн. Тэгэхээр энэ зэрэг Тэмүүжин хэлнэ. За надад стек тусаллаа. Энэ 8-аас хэдийн авах? Би нэгийг ч авах. Би тэгж ярих юм бол нахуу войны ганцгүй борч гэдэг байна. Би зовж шаналж байгаа үеийнхээ найзтал тус хүргэе гэж. Тэгэхээр энэ чанараас Монголын ирээдүйн төрийн зүтгэлтнүүдийн тэр шудраг, шуналгүй тэр гайхалтай зан чанар бол одоо өнөөдөр манай бид чинь ингээд галуулмтанд байна. Өнөөдөр Чингис хаан үзийдч хаанч одоо монголчууд чинь бол одоо дэлхийг ерөөсөө баг бүгдийг эрхшээлд авсан шүү дээ. Тэр үед чинь Америк төв нэгдээгүй, Африк төв нэгдээгүй, Австрали төв нэгдээгүй, ерөөсөө Евроаз л байсан. Хөндлөн гол эх орондоо нэгч ширхэг одоо тонн дээрэмдэж тэр хариу орноос авчирсан юм одоо олдоогүй. Тэгэхээр бидний өвөг дээдс гэдэг бол ийм ямар шунал байхгүй дандаа л одоо тэр Алтан Урс руу, Харизм руу, Тангад руу, Европ руу орсон чинь дандаа инхийг тогтоох, шудраг эсийг тогтоох тийм операц ажиллагаанууд хийгээл ингээл яваад тэгэл дэлхий ерөөсөө монголчуудад татагдсан. Ийм л одоо түүх. За энэ сууд судар гэсэн энэ авдар байгаа. Энэ авдар дотор бол одоо Монголын түүхийн хөлгөн одоо шаштрууд Монголын нууц товчоо, судрын чуулган, алтан товч, хөх дэвтэр эднүүсийн ингээ 18-аад энд хадгалсан. Бид монголчууд одоо дандаа энэ өвгдөөдсийнхаа энэ гайхамшигтай бидэнд үлдээсэн энэ сургаалаас нь дандаа сурж тэргээр зөв чигээ хийж тэндээс амьдралынхаа эрч хүчийг одоо олж авцгаан шүү гэсэн санааг одоо илэрхийлсэн. Энэ бүтээн байгуулалтыг дуусгасны дараа би нэг ламнар авчирж агаад одоо буддийнхаа шашны дагуу бүтэн өдөржингөө ном хуруулад тэгээд энэ бүгдээрингийн одоо сүнсгэлүүлээд арна хэлсэн. Одоо өөрөөр хэлбэл буддын шашны ясаар бол эдвэл амьтаа гэсэн үг. Чингис хаан маш их оюунлаг
тийм их эрдэм чадaltaй байсны нэг учир утга нь бол тэр үедээ манай гариг дээр байсан хамгийн том эрдэмтэн мэрэгдийг одоо өөртөө татаж тэдний угсаргаалыг одоо авч ирсэн. Тэгээ Чингис хааны нэг том багш нь бол Жанцан бом гэж. За энэ хүн бол манай гариг дээр Даавуусын шашныг одоо үндэслэгч. Даавуусын шашин гэдэг бол хүн энэ хорвоод ирээд богинохон наслахтаа ёс суртахуунлаг амьдарч чадах юм бол хойч өр хүүхэдтэй өөрийнхөө одоо сайн нэрийг үлдээж тэдэн тэр сайн нэрийг одоо бид ч биш сайн хүний нэрийг хэд тодолдож идэг яг тэрэн шиг амьдрын шүү гэсэн ийм шашны сургаалыг одоо бий болгосон. Тэгээд Чингис хаанд бол бүр одоо Хятадын Шандуунд байдаг хүн чинь тэр үед нөө Чингис хаан чинь харизмд шудраг ёсынхийг тогтоох гээд тэр Иран руу явсан. Тэгээ араас нь 2 жил явсаар байгаад Афганистаны нийслэг Кабулын тэнд очиж тэгээ Чингис хааны дэргэд жил гаруй одоо Чингис хаанд эрдэм номынхаа өглөгийг хийсэн. Тэгээд Чингис хаан энэ багшигаа урихдаа хэдэн удаа загтал бичсэн. Тэр нэг загтал нь үлдсэн байна Эртний Хятад хэл дээр. Тэр загтлаас нь би нэг өгүүлбэрийг энд аваад энд ийз. За энэ бол нэг ийм ганцхан өгүүлбэр. Хаа миний бие умар зүгийн ихээр талд аж төрн сууж чих шударгыг эрхэмлэн тогтоогоод сүйтгэн бүрлэхийг хориглон зогсоож өмсөх хувцас идэх хоолон адуучин өхөрчтэй хуваалсан ард иргэдийг өр хүүхдтэйгэн адил үзэж цэрэг дайчид эрдэмтэн мэрэгдийг ах дүүгээ мэд хүндлэж ивийг эрхэмлэн инэрлэгшгэн түгэж юм гэж. Тэгэхээр одоо энэ өгүүлбэр дотор төр гэж байдаг бол тэр төр ямар одоо шинжийг хадгалах хэрэгтэй юм бэ? Төрийг удирдах байгаа зүсгэлтнүүд нь ард түмэндээ яаж хандах хэрэгтэй юм бэ гэдгийг л бүгдийг ингээд ганцхан өгүүлбэртэй багтаасан. Тийм учраас бид нэг баруун марууны одоо юм хэмэлдүү юм орчуулаад одоо төр юу ерөөсөө бидэнд тийм байна. Их хаан бидэнд ийм сургаалаа үлдээсэн шин. За тэг. Би 2000 оны ихээр холбооны бүгд найрамдах Герман улсад одоо миний номыг хэвлсэн. Герман хэл дээр Монголын эрх зүйн тогтолцооны удирдгал гэдэг. Тэгээд тэр номыг миний багш Мөнхний их сургуулийн дэлхийд нэртэй профессор редакторлоод багштайгаа би нэг 2-3 сар ажилласан. Тэгтэл гинтх нэг өдөр энэ Мөнхэнд гийтлэр засгийн эрхийг авсан гэлээ. Тэгээд монголчуудын эртний бэлэгдэл Үрт мөнхийн Бадбөхийн бэлэгдэл болсон хас тэмдгийг намынхаа төрийнхээ бэлэгдэл болгоцсон байж тэгээд ингээ хас тэмдэг ингээд зурж ийсэн чинь энэ одоо зургийг би зурцсан. За энд бол биш үү? Ингээд хас тэмдэг харагдаж байна уу? За хас тэмдэг энд хас тэмдэг байгаа. За дээр нь 4 зүг 8 зогс байгаа. Дээр нь хар цагааны контракт байгаа. Энэ хүний амьдрал бол хар цагааны юм холцоо байна. Гэхдээ дандаа хэдэн 100 жилийн дараач хэдэн мянган жилийн дараа цаана дандаа ялдаг юм байна гэж бас. За бас нэг 9 одоо шатрын морины юм уу эсвэл шууны тулгааш 9 төрс. Тэрийн бол 9 цагаан шонхор шүү. 9-ийг монголчууд дандаа бэлэгддэг штэ. Эсвэл одоо шарахтай 9 ахт гэж дүрсэлсэн. За дээр нь тэр цагаан контракт нь бол судар ном байгаа юм шиг дүрс гарна. За тэгээд дээр нь мөнх тэнгэр, газар итүүгэн их, тэгээд алтан нар, тэгээ мөнхийн монголчуудын одоо хүрд эргэж байгаа ийм дүрсийг дүрсэлсэн. Тэгээ нэг 2000 онд би нэг зураад 2001 онд гаргасан хоош зарим номнуудтай юм билээн болгоод ингээд одоо Монголд бол бас их сайхан бидний төрөлх их орнд сайхан улсууд их байд юм байна. Одоо энд
жишээлбэл бурхан халдууны одоо хамгаалдаг, бурхан халдууны төлөө одоо бүх юмаа зориулдаг их олон улсуудыг би бас дурджуулна. Гэхдээ ганцхан хүнийг хурцаага уу гэрэл гэж хүн байдаг. Өөрөө уран бүтээлч. Тэр хүн 19 онд надтай яриад одоо бол нөө бурхан халдууны чи баг орой дээр нь гарч нөө таглаг махлага хийж байгаа шүү дээ. Хизээч монголчууд тэр гайхамшигтай өвгдөөс ээж авийнхаа шарил дээр гарч гიშгтэнд чинь Чингис хааны онгон байгаа шүү дээ. Тэгдэггүй бараалхна гэж ярьдаг. Бараалхна гэдэг бол алсын зайнаас одоо тэр хүндлэлээ үзүүлдэг, тахилгаа хийдэг. Тэгээд бид бол бурхан халдууныг тэр эртнээс тагж байгаа тэр газрын улсын. Тэгээд тэр газар дээр дээдийн дээд хүндлэл гэж цогцлбор одоо хурцаагаа битэр зураг хөрөг бүх юмыг одоо хийгээд ингэсэн. Тэгээд тэр одоо цогцлборын суурь нь 10 одоо 26 метрийн голчтой суурь байна. Тэр суурийг энэ зургаар хийцэн одоо бурхан халдуунд тэнд байгаа. Тэгээ би одоо удахгүй Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрөлсөх энэ тэр цогцлборт цаашдаа одоо төрийн тахилга хийх, дээр нь нөө их хар сүлдээ цэргийнхаа сүлдийг тахих тэр ёслыг хийх зарлиг удахгүй гаргах гэж байгаа юм шиг байна. Тэр тохиолдолд бол ерөөсөө монголчууд бүгд тэндээ очино. Тэр болов шүү дээ. Яг тусгай хамгаалтай газар дотор хэрлэн мөрний хөөн дээр тэгшхэн тэм талархуу байгаа. Тэнд нэг сая хүн ирсэн ч багтахаа. Тэгэл тэнд одоо бүхэл өнөө сайхан ёслол юмаа хийгээл бөхөө барилдуулаад намсамаа харваад цаана гарч морь оролдуулаад ингэх одоо бүх боломжтой. Тэнд бол одоо бүстэй байна уу, бүсгүй байна уу бүгдээрээ очино. Одоо тэр бурхан халдууны тэр хавьд чинь яг дэрэгдэн шахуу элбэгдэрж ерөнхийлөгч байхдаа цэргүүдээр нэг овоо босгуулсан. Босгондрын одоо тэр нь бол хиймэл. Тэр нь бүр бурхан халдуунтай ойрхон. Тэгээ одоо тэн дээрээ бүсгүй хүнийг одоо ойртуулахгүйгээд өөрсөө бичгдээгүй бараг тийм ойлгох юм хийцэн. Юм бүстэй бүсгүй ер нь явж одоо бүсгүүчүүд Монголын тэр тусмаа их хаттууд өнөөдөр ичээсэн Монгол улсыг дий зэрэгтэй одоо болоход бүсгүүчүүдийн гүйцэтгэж байгаа үүрэг бол асар их гэдгийг бол бид мартаж болохгүй.
Монголчууд бидний хөгжил дэвшлийн хамгийн нэг чухал хүчин зүйл бол энэ үндэсний эмнэлэг байгаа юм. Түрүүн одоо бид энэ нэвтрүүлгээрээ монголчууд бол бид нэг голомттой тэгээ ингээд тархаад одоо мал сүргээ дэвшлүүлээд ингээд нүгэд явцсан ийм ард түмний тухай ярьсан. Сүүлийн үед бол цөөхөн монголчууд бид хэд ардын хавьсгалын одоо жилүүдэд байгуулагдсан 18 буюу 23 аймаг 300 хэдэн сумдуудаараа талцаж хагаралдаж тэгээ ямар их одоо хүний нөөц хүч хөрөнгийг одоо аваач элсэнд ус асгаж байгаа юм шиг ингэж өрн таран хийж гинэ. Бид уг нь улс орныхоо гол одоо хөгжил цэцгэлтийн хамгийн чухал өвчин зүйл рүү нэгдэж тэрлүү хөрөнгө хүний нөөц санхүүгийн чадах матхаа одоо зориулах ёстой юм. Тийм учраас миний одоо хийсэн энэ бүтээл энэ төвлөрүүд бол монголчууд бид бол одоо эвтэй байх юм бол удахгүй бас дэлхийн ямар ч улс орны ард түмний нүд рүү ихцэлж харах хэрэгтэйгээр тэгээд энэ хорвоод бол одоо үлдсэн энэ дэлхийд үлдсэн нүүдлийн соёлын иргэншил зөвхөн Монголд байгаа шүү дээ. Өөр одоо газар байхгүй болсон. Тэгэхээр энийг одоо авч үлдэж энэгээрээ одоо бид өөрснөө бахарх нь ирэх 22 дугаар зуунд бол хэрвээ бид энэ соёлын иргэншлийг авч үлдэх юм бол дэлхийд даяараа ерөөсөл тэр Монголын онгон байгаль тэр одоо хамгийн одоо соргог бэлчээр тэр ус ундаасан тэр сайхан одоо үндсэн амжиргаахын тэр махныхын намтын үзхийнсэн тэр одоо онгон байгальд нэг сайхан хөрвөхийнсэн хөх тэнгэрийг харахынсэн шин нод мичтийн үзхийнсэн гэх энэ их цуваа одоо айсуу гэдгийг би одоо бүр зориуд одоо хэлмээр байна. Тэгээ бидэнд бол асар их боломж бий. Тэр боломжоо одоо ашиглах юм бол удахгүй их орн маань хөгжид дэвшин. Та бид ч гэсэн их орондоо гадна талд гарч 2 дугаар 3 дугаар сортын хүн болохгүйгээр сэтгэл тэнүүн аз жаргалтай амьдарч энэ дэлхийн хүн ард руу ихцэлж харах эрхтэй хэл гарахтаа Монголын одоо энэ гадаад паспорт гэж юм байт юм ба. Энэ чинь Монгол улсын иргэн дэлхийд 13 дугаар зуунд 140 жилийн турш шударгас амар амгалан тогтоож явсан ийм гайхамшигтай улсуудын урсад шүү гэдгээрээ бахарах цаг ойрхон байна.